Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинжлэх ухаанаар батлагдсан сайн унтаж амрах аргуудын талаар танилцуулах гэж байна. За үүнд нэгдүгüүрт нь өдөр бүр тогтмол цагт унтаж сэрээрэй. Английн эрдэмтэн доктор Люк Кофта хэлэхдээ өдөр бүр та нойроо аль болох тогтмол байлгах дадал сургах хэрэгтэй гэжээ. Биеийн дотоод цагийг тогтворжуулахын тулд өдөр бүр тогтмол цагт унтаж сэрээрэй. Энэ нь гүн ойрсгот нь туслана. За хоёрдугаарт нь унтахын өмнө тайвшруулах дадал бий болгоорой. Унтахын өмнө амьсгалын дасгал хийх, хөнгөн сонголт хийх, эсвэл ном унших нь тарих биеийг тайвшруулж хурдан унтахад тусалдаг. Докторын хэлснээр хэрвээ та унтаж чадахгүй бол орондоо хэвтээд хэрэггүй. Тиймээс босоод ном унших, тайвшруулах зэргээр өөр зүйл хий. Зөвхөн нойрмлох үедээ л орондоо ор гэжээ. Нойрыг сайжруулах хамгийн сайн дасгал бол сэрснийхаа дараа 1 цагийн дотор гадаа алхах явдал юм. Өглөөний нарны гэрэл нь таны дотоод цагийг зөв тохируулдаг байна. За 3 дугаарт нь унтахын өмнө хэд их идэж уухгүй байх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн хэлснээр унтахын өмнө их хэмжээний хоол идэх нь ходоодны хямралд хүргэдэг бөгөөд энэ нь нойрон саад болдог гэжээ. Кофе, зарим төрлийн цай, шоколад, кола болон энерги ундаанд агуулгадаг кофений өдөөч нөлөө нь 8 цаг хүртэл үргэлжилдэг тул үдээс хойш хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тиймээс 15 цагаас хойш кофе, цай, эрчимтэй сэргээх зүйл уухгүй байхыг зөвлөж байна. За 4-р нь унтах орчноо бүрдүүлэх. За унтах нь гэрэл харанхуйгаар зохицуулагддаг дотоод орчноос бүрддэг. Тиймээс таны унтаж байгаа газар харанхуй нам гүн байх ёстой юм. Унтлагын өрөөний температур нь 18-аас 22 хэмтэй сэрүүн байхыг зөвлөж байна. Энэ нь таныг илүү сайн унтахад тусалдаг байна. За 5-дугаарт нь унтахаасаа өмнө утас зурагтаа унтраагаарай. Унтахаас 1 цагийн өмнө утас зурагт компьютероос холдох нь сайн унтахад хүргэнэ. Цэнхэр гэрэл мелатонин дааврыг бууруулж унтахад саад болдог байна. Сайн нойр нь дархлаа, эрч хүчийг дэмждэг. Та бүхэндээ амжилт хүсье.